хэцүү хүүхэд гэж одоо ойлголцож чадахгүй байгаа хүүхдийг хэцүү хүүхэд юм л дээ. Өөдөөс нь юм асуугаар юм дуурахгүй хүүхэд бол маш хэцүү, үнэхээр хэцүү. Би нөгөө хамгийн анх багш болоод нэг шамын нэг медаль аваад гэсэн яг тэрэн дээр л амирыг ойлсон. Тэгэл ядарсан эсвэл жоох ингээд уурсан ч гэсэн хүүхдүүд энергийн сах юм. Шам шиг багш бол төрдөг байхгүй. Энэ олон багш нар гэдэг. Тэр үгэнд бас амар урамшсан. Тэгээд Эрдэнэ сангийн яг математикийн багш мэдчихсэн юм. Халаан багхгүй. Хөрлөтрийн ах хоёр гэдэг. Эрдэнэ сан сургуулийн математикийн багш. Тийм юм байна. Шинжлэх ухааны их сургуулийг инженер математикийн ангир төгссөн. Тусралын их сургуулийн багш математикийн багшийн 1 жилийн дээр төвцөлөх сургалтаар математикийн багш болсон. Тэгж 13 онд яг тийм багшийн өмнөх авчлаа. Хайсан гэхээс илүү тэгэл багшигээд үдсэн чи их болмоор санагдсан. Тэгээ тэрнээс багшаасаа өмнө бас нэлийн эсэмбүсийн ажлыг нэтрээгээ явж байгаа. Багшид яг миний ажил муу юм байна гэдгийг ойлгосон гэх юм. Модуль сөрөг тоотод тэнцчих юм бол яах вэ? Шийдгүү те. Эерэг тоотод тэнцүү байна гэдэг чи юу гэсэн үг юм бид нар? Эдийн сан сургууль чи 2022 онд 9 сард орж ирсэн. Ер нь миний багшлах гараа гэх юм бол 20 онд бүр хөдөөгийн сургуулиас ихсэн. Сэлэнгийн аймгийн ерөө сумын сургуулиас. Тэндээ 2 жил багшлаад тэгээд нааших ирсэн дээ. Тэгээ анх орж исэн сэтгэл маш хичээх ёстой гэдгийг л мэдчихсэн. Тэр математикийн заах аргын нэгдэл бол санамдаг л да. Хүүхдээ ажиллах арга барил гэж сүулдэж багш болсон болохоор нэлээд нөгөө янз бүрийн юм үдцсэн болохоор бас хүүхдүүдийг ойлголцох хамаагүй бас дөхөн байсан баг. Тэгээ хүүхдүүдийнх урам зориг өгж ингэн шүү, тэгэн шүү, ирээдүйд ингэх ёстой, ер нь юм байдаг шүү. Ингэж одооноос өмнө хичээх ёстой гэдгийг л юм эхэлж ярьдаг та. Тэг яг шилжилтийн үе чи юм л 8 дугаар анги юм л. Өнгөрсөн жил жоохон хэцүү байсан. Энэ жил хичээл ороод удаагүй байгаа ч юм сайн мэддэхгүй байна. Одоогоор бүр амар хэцүү байгаа юм л алга. Энэ жил маш хариуцлагатай жил гэдгийг бас хүүхдүүд нь гайг ухаарсан юм л үү дээ. Жилдээ хандах хандлага ондоо шүү. Би анх орж ирэхдээ айгу ер нь бол математикт тийм сайн хүүхэд байгаагүй. Ер нь бол ангийнхаа бараг хамгийн муудаа ортог. Анхаагшаа ингэж орж ирээд айгу сайн математик ингэ сурсан. Тэг ингээл ойлгохгүй байгаа юм айгу сайн ингээл тайлбарлуулаад тэг багш маань дандаа ингээл ерөөсөө ингээ уухгүй ингээ тайлбарж өгөөл гэдэг ингээ ерөөсөө ингээ зогсохгүй тэгээд ерөөсөө ингээ шантрахгүй за юун дээр алдаад байна чи яагаад вэ нийгээд байна юу болж ин чи яаж нийж ин гээл дандаа асуудаг. Тэгвэл энэ дээр чи ингэж заасан эн чин зүгээр ийм л ахгүй да гээл айгуух юмтай зүрлээл ингээл жишээл зүгээр л ийм байхгүй да хүүхдүүдэд тийм амархан нэг амир битгий ингээ хүн дээр бодож ав бодлогыг ингээ тэ ингээ хөнгөнөөр хүлээж ав гэж хэлдэг. Одоо энэ модултод ичтгэлээ ойлгосон уу гэдэг гисэн чинь одоо гүйцэд бичээд авчих гойч. Хүн болгон яг толцсон математик болох алавгүй л дээ. Одоо ер нь нийгэм зах зээл дээр байгаа мэргэжлийн 75% орчим хувь нь математиктаа ерөөс шууд олон шууд тусаар олгогдож байгаа байхгүй. Явж бид нэр энэ 10 жилийн хийгээ сайхан амжилтаа дуусгаад тэгээд ирээдүйд зөв шууд мэргэжилтэй л болох асуудал шүү. Хүн математик ямар ч хичээлийг хамгийн түрүүнд бичиж сурахаас эхэл мэдээж дагаа суугаа сурчиж байгаа. Тэгээ анхалж эхэлж ер нь математик хийж байгаа хүүхдүүд бол ер нь зөв гэхээс илүү дэлгэрэнгүй бичиж. Зөв бодох нь бол 2 дугаар асуудал болоо явчихж байгаа байхгүй. Тийм учраас маш сайн суурьтай, гоё сайхан суудаг, дэлгэрэнгүй сайхан бичдэг тийм хүүхд ирээдүйд сайхан математикийг сайн эзэмшиндээ энэ сургуультай 30 жилийн ой хүрээнд юу хийх вэ, яах вэ гэдэг. Тэгээд хоорондоо сайхан ярилцж байгаад эсдийн ерөнхий шалгалтын 8 сэдвийг хоорондоо ярьж байгаад тэгээд сард нь ингэж хувааж байгаа. Тэгээд сая өнгөрсөн сард дор зовд маань хичээл ороод ирсэн. Тэгээд одоо энэ сарын би тэгээд дараагийн сарын Эрдэнэ туяаг гэдэг нэг сараар бус улсын сургуулиудын хүүхдүүдээс 2 хүүхд тэг өөртөөс нэрийг аваад тэгээд хичээллүүлээд явж байна. Сая өнгөрсөн сарын бол бас маш гайгүй өрдөнтэй болсон мөлий.
бид нөө сүүлийн яг сарынхаа сүүлийн өдөр болгоо шалгалт аваад тэрийгэ засаад тэрэндээ үр дүнгээ тооцоод тийг явж байгаа. Энийг өөрөө чи юун дээр бол алдаагүй юм. Юун дээр алдсан байлээ. Би энийг бэгийн 9-гээ бодсон байлээ. Тийш би тэгээ 6-гээ засцсан байгаа зү. Тийм 6-гээ засцсан. Миний алдаа биш үү? Миний алдаа л. Яг манай сургуулийн хувьд бол хүүхдүүд нь гайгүй байна гэж бодоод идэв шүү дээ. Би одоо миний ордог ангиудын хүүхдүүд бол ер нь даажгүй шүү. Хүн урмаар гэдэг шиг гоё ингээд урамшуулад юм биш шүү, тийм биш шүү, ингэж шүү, тэгж шүү гэдээ хэлэхээр хөөхөн хүлээж аваад. Одоо IQ Pass-ийн улсын хошоо хүрэл медальт шавьтай боллоо. 9-р ангийн Мишель гэж сурагч байна. Тэр бас гоё байлаа. Тэгээ нэг хүүхд манаас улсын олимпиадаас бас мултраа сууж хат бас уйлаа тийм тойн сууж л. Анх ингээд орж ирчээл тэгээл ер нь жоохон өөртөө жоохон бүтлгүүтэд үндсэндээ жоохон ажлаас хөндөрөх маягийн. За ерөнхийдөө бэлтгэж юм уу эсвэл бол өөр нэг буруу сэтлэр ажлаасаа тийм татгалзах тиймэрхүү асуудал байхад ер нь манай хамт олонл оруулж ирсэн л дээ. Цагаад ингээд ах хоёрыг ингээд ажиллая, ингээд хийе энэ гэж. Тиймэрхүү яриануудыг маш их сонссон. Математикийн заа харгаа нэгдэл гэдэг бол үнэхээр мундаг. Удирдлага байна, манай захирал бас маш ухаантлаг шийдвэр гаргасан. Яг тэрэндээ бас одоо багш бас харамсахгүй л байх гэж бодсон. Би бас эндээ бас үлдэгч бас ангийнхнаас нөлөөлсөн гэсэн. Захирал хэлчихсэн хүүхдүүд чи яасан ч амт хайртай. Эцэг эхчүүд чи яасан ч сайн. Их хүмүүсийн яг итгэлээр эндээ тогтоод одоо байж н да. Ингээ ярьсан нөгөө Нямсрын багшиг бас зааны ахлах багшиг бас санаанд орчлоо нэг багштайгаа нэг сургалтанд сууж ирсэн юм аа. Хойдол 13 дугаар сургалтаар. Тэгсэн чинь зэрэгцээ суужсэн нэг чинь багш. Нөгөө гардмаг нашиг юм болсон. Анхаач энэ ойр орчноо харж ийн нэг л харж ийн гэж гэдэг. Бүгдээрээ л математик юм багш. Гэтэ ихчэндээ бол яг жинхэнэ багш шүү. Чам шиг багш бол төрдөг байхгүй. Энэ олон багш нар гэдэг. Тэр үгэнд бас амар урамшсан. Хүүхдүүдийг ангигээ, ордог ангигээ маш сайхан авч явах. Тэгжээж л яг эрдмийсэнд яг математикийн багшаар үлдэндээ тогтно гэдэг чинь үлдэгч явах. Өөрөө л ичих бол тэгээд манай хамт болж ерөөсөө яалтчгүй би өөрөөсөө скилтэй юмдаг тийм боловсон хүчингүүд байх хэрч одоо тэгээд чирэгдээд байж болохгүй. Тэгээд чирэгдэхгүй маа гэхэд тэгээд ямар ч гэсэн нэг хол оцорчихгүй юмсан гэж бодвол тэгээд хичээгээл явж ин да. Анхаахтай хамтарч ажиллаад 3 жил гаруй хугацаа болж байна. За энэ хугацаанд миний ажигласнаар бол хүүхдүүдтэйгээ их гоё нээлттэй харилцдаг. За ажлын хамт олондоо их гоё нийтэж тэгээд хүүхдүүдтэй хичээлээ тайлбарлаж ярихдаа илүү их амьдралтай холбож өөрсдөд хүүлж ярьдаг нь тухайн хүүхдүүдийг илүү их ойлгоход нөлөөлдөг байх гэж боддог. Тэгээд өөрийнхөө өмнө үзсэн харсан туулсан зүйлсүүдээ хүүхдүүдтэй нээлттэйгээр ярьж хүүхдүүдтэйгээ нээлттэй харилцдаг нь тухайн багш эргээд хүүхдүүдтэй хайрлагдах, хүндлэгдэх. За ажлын хамт олон дотор бол ажлын хамт олон анхаа өгчтэй бас маш их итгэл хүлээлгдэг. Тэгээд тэдгээр хүмүүсийн бас итгэлийг дааж маш сайн ажилладаг. Манай сургуульч юу байсан? Аймгийн мас сургуультаа сургуулсан математикийн хичээлийн. Тэр бол бас маш том амжилт. СД ерөнхий шалгалт байна. Тэрэнгүүрээ манай математикийн судалгад маш сайн салгагдсан. Сургуулаараа би яг өөрөө математикийн хүн болохоор тэрийг л харж байгаа юм чи. Сургуулаараа нийтээр 16 дэлээ 60 сургуулж ихсээс. Яг математикийн судалгах юм бол 4 дэлээ. Улсад. Тэгээ яг хүүхд амжилт гарах чиг багшийн нэр явж идэг. Тийм байлээ. Тэгээд ерөөсөө жоохон сүлрүүч хэтрийн шунаад ийн гэж бодлоо. 29 он төгснө. Юу бодож ийн та нар ээж гэл. Тэгэл нөгөө ордог анги бас ойрын хугацаанд биш тэ 30 он төгслөө юу бодож ийн. Ер нь яагаад хичээл хийх ёстой юм гээл. Тэгэл харцангуй төлбөртэй сургууль энэ сургуульд хэрхэн яаж суралцах боломжтой байгаа вэ гэдгийг л тэрийг илүү их олж хараасаа гэж бодож ихээр толсон сургууль чинь маш олон хүүхэд байна.
тэр дунд хүртээмж, багшийн хүртээмж яах вэ, ийх үү гэдэг чи одоо манайх кабинет яг 25% хүрэхгүй шүү дээ. Ер нь бол хүүхдүүдтэй сурч хөгжих боломж л маш их байна. Тэр талаас нь л их ярьдаг да хүүхдүүдтэй. Сургуулийнхаа 30 жилийн ой мэндийг хүргэе. Тэр дундаа математикийн заах аргын нийтлэхэндээ бас баярын мэндийг хүргэе. Та нартайгаа бас нэг баг болж ажиллах бас үнэхээр нэр төрийн хэрэг байдаг шүү. Тэгээ илүү их математикийг түгээн дэлгэрүүлэх, хамтдаа илүү их хийх болно зөмөр.